Миний охин минь нутагтаа ирэх баярт мэдээг онгороо балдан үүлэн бордоо ганцгалаад иржээ. Орж гарах нутгийн олны хөл манайхаас тасархаа байж онцгийн баярт мэдээг лавлан асуугчдын тоогоос шорлоо. Одоохон ороод ирэх юм шиг сэтгэл гэгэлзэж онцгой баярт өмсдөг үүдэн хуараа ил гаргалаа. Үүд манан галаан өрдөх ээж нь үнс нурам тогоо шангаан өдөржин харшуулан хүлээлээ. Гүн нойрон давтах зур гүүгээд ирэх би өрмөн гэж зууны талыг хамтдаа дуулсан их нэртэйгээ цурам хийлгүй цаг манан 7 хоногийг үтлээ. 8 дахь өдрийн өглөө цайлан суух үед нартай хамт гэрэл цацруулан өрмөн нэрлээ. Үүднээс хоймор хүртэл хоёрхан алхам байдгийг үзэж туулсан амьдралдаа өнөөдөр л би харлаа. Адуун дэлэн дээр хамтдаа ганцсан муу дээлийн минь ингэрт аавын минь өнөр яасан сайхан юм гэсээр өрмөн наалдлаа. Үүрэн орхин ниссэн өдрийг нь тодхон санаж сэтгэл үүмээд өрмөн гэж амандаа бутнан дотроо би нурлаа. Сургууль төгслөн аавынхан өрөө салаагүй өрийн минь сувдан нулимс ингэр нэвтлэн зүрхэнд минь туслав. Саналаа даавна гэж хэлхийн хүслэн өриглөвч сад тавьчихвээ нулимс минь гэж хүмхий зүүн тэслээ. 10 хаврыг ардаа хийсэн аавхан 2 амтнаас ичилгүй нулимс илхэн хэсэг суулаа. Охин нь нөхөрт гарсан гэсэн гинтийн мэдээ орчлонд нэгэн хүн мэдлэх мэд чимээ гаргалаа. Нулимстай нүдэ нудрагаараа шутран үүдөө тарахад нугдаан бүгдийсэн өндөр хархуу өмнөөс минь мишээв. Огт сонсоогүй харин нэгэн хэлээр охин минь шулганан түнд нэгийг учруулахад өврөн ухан хадаг дэлгэн ойртож өнөө харгүй мэндийг минь мэдлээ. Мэндийн хариуд минь мэдэж өнөө хэрийг хоймортоо өрөв. Нутгийн олон хэд хоног манайхаар буудаллав. Нутагтаа ирсэн охиныг минь сонжин жаал бөөрөлхөв. Уран тогсмын охин харин бэр болж гэж ирээд ухаан суугаагүй нэл хүрийг минь урдуур хойгуур хэсэг баалав. Харь залуу нь гэрт нь багтдаггүй гинэ. Хачин хэлээр хоорондоо ярьдаг гин. Айраг өгсөн чинь ууж чадалгүй асгасан гин. Айдаа хаанаас ирсэн болдоо гэж хэсэг цуурав. Олны хөл тэгсхийгээ татрав. Онцгүй цуу галын дүлмэд улан бадрав. Зүгээр дэ охин минь чиний л амьдрал зүсэн яах вэ хүн нь л зүв бол зүрх сэтгэлэн дагдаг хорвоо юм чинь зөв. Миний охины зөв гэж өмөрмөр бодогдов. Хадамд гарахт нь хүргэндээ өгөндөө гэж уралсан имээлээ. Харин эрд нутгийн олны өмнө хайрлаж яваарай хүмүн охиныг минь гээд хормын бэлгэнд өгч орхив. 3 жил уралсан имээлээ та харин гуйлагчинд охинтойгоо гуйж ирээгүй байхад нь ёс алдан өглөө гэж түмэн дургуутсав. 30 жил хайрн бүүлсэн охиноо гуйлагчинд өгнөв. Хард өгнөв миний хэрэг гэж биеийг дүүцв. Хүндийн өвс согттол хөлтөө гурмыг охиндоо зориулв. Хөвчин бавгаа цочтол хөөмийн гიშгээр түмнээ харагдав. Илинээж талд уйллаа эдлэж дуусах үйлэн даглаа. Аав нь захирч болдоггүй зүрх сэтгэлийг сөргөөгөөд заяасаа тохноо алдах вэ гэж айсан юм аа. Заяагаа дагаж үүлэн үрдэг орчлонг цамыг нь тэгшилж явг гэж би охиноо хадамд гаргасан юм аа. Хайраас үүсэн үүрт минь нургасан цэцэг минь харьтч гисэн нар ус үзхэн жам өвөө гэж дуудах үрэн тэврээд өөрт минь эрхэлж үтлэндөө миний охин. Олны үг ортой гэдэг ч охин минь орчлон хорвоо уужим гэдэг нь илүү үнэн бизээ. Өдөр санаанд байгаагүй үйл үдшин бүрий дэрж болдгийг үзлээдээ үрмэн. Буруу юу байхав дэ бяцхан үрмэн. Бусдын баатар ирсийн төлөөс нь чамайг хард хадамд гаргалаа. Өрлөг их түүхийн минь нугчаанд өчнөө бяцхан хатад хаадад минь ирсэн түүхтэй. Өөрөөсөө өрөө өгөхдөө харийнхан үн улсаа тэгшитгэх санаатай байсан биз. Ардынхаа төлөө амнаас тасарсан амиан өгөхдөө ард нь нүдэндээ бус сэтгэлтэй нулимстай хоцорсон бизээ.